үргэлжилж байна. Тэгэхээр бид бүх яг одоо Bella Makeup студи дээр хүрэлцэн ирээд байна. Тэгэхээр яг одоо makeup artist Bella бид бүхэнд за манай хөтлөгчийг бодож үзүүлэх байгаа. Тэг ямар бодолд эхлэв? Би өдөр тутмын амьдрал дээр одоо эмэгтэйчүүд маань гарын доорх материалаар тийм яаж хэрхэн гоё гэрэлцэн суур тавих. Тэгээд түүнийг арай үчийн бодолд болгох, хувиргах тал дээр хэд хэдэн зөвлөгөөнөр өгье гэж бодлоо. Тэгэхээр бодолт маань бас үзэгч эмэгтэйчүүд маань гэртээ дагаад хийх боломжтой гэсэн үг тийм. Хамгийн гол нь би хэмжээ тэгээд багс ямар багсаар хийх боломжтой гэдэг юм тодорхой зааж үзүүлнэ. За ингээд бүгдээрээ хамтдаа бодолтоо үзцгээе. За эхлээд хамгийн гол нь бодолтын маань гол үндсэн суурь нь болохоор суур тавилт байгаа. Тэгээд ихэнх эмэгтэйчүүд маань бодсны дараа 2-3 цагийн дараа бодгон шингээд алга болчдөг штеп. Тэгэхээр тэр маань болохоор зэрэг ярьсан тосрогог байдлаас үүдэлтэй. Тэгэхээр нэг бодсон бол 12 цаг барих ёстой байдаг. Бодог маань өөрөө хамгаалах зорилготойгоо бодож байгаа. Гоё харагдахаас гадна үндсэн үүрэг нь бол арьсыг хамгаалах тийм ээ. Тийм болохоор хэрвээ тос түрхээд бодох юм бол арьс руу шингээд арьс нь илүү их бохирдож байна л гэсэн үг. Яг бол бодогны хорыг аваад орчиж байгаа учраас эхлээд би үндсэн суур бэйсээр эхэлж байна. Угаасаа мейкап бодох юм одоо бодолтынхаа өмнө тавьдаг зориултын бэйс гэж байдаг. Тэг эхлээд бэйс нэмгийн жигт тарааж түрхдэг. Бэйсээ бас ихтүүлэх юм бол нүур арзаадаг. Тэгэхээр хүмүүс тэрийг их хэмжээгээр хэрэглээд арзаасныхаа дараа буруугаар ойлгоод бэйс нь буруугдаг. Би буруу бэйс авсан байна, таахгүй бэйс авсан байна. Арьс арзаа эсвэл миний крем арзаагаад байна, пудр арзаагаад гэж боддог. Энэ чинь ерөөсөө материаланд захирагдах биш хүн өөрөө материалыг удирдах тий яг зөв балансыг тэнцвүүлж явах хэрэгтэй. Хамгийн гоё цэвэрхэн бодолт хийхэд гол үндсэн суурь маань ерөөсөө л одоо хэмжээ домжоо өнгийг тааруулах. Даралт, гарын даралт, багсны даралтаас бүх юм хамаардаг. Ер нь бол тэгэхээр төрөл бүрийн арьстай эмэгтэйчүүд байл да таслаг, хуурай, за эмзэг, тий холимог гэх мэтчлэн. Тэгэхээр бүгд одоо бэйсийг хэрэглэх хэрэгтэй гэсэн үг үү? Ямар ч төрлийн ямар ч тохиолдолд бэйс маань маш олон брэндэд бүх брэндэд баг байдаг. Тэндээс хуурай арьстай хүмүүс маань сүүн өнгөтэй шингэвтер тийм бэйсийг хэрэглэнэ. Тослог арьстай хүмүүс болохоор праймер хэрэглэнэ. Хуурай мат болгодог тийм. Тэгээд бэйсээ бас сонголтоос яаж сонгосноос хамаарат кремаас сонгоно. Крем чинь бас дотроо шингэн өтгөн гэдэг янз янз байгаа штэ. Тийм тэгэхээр хуурай арьстай хүн бол усан суурьтай кремтэй гялалцсан тийм шингэн кремийг сонгоно. Тослог арьстай хүн бол мат кремийг сонгоно. Телевиз зураг авалт янз янзын үдшийн тийм гоёлтой бэлдэж байгаа хүмүүс маань болохоор өтгөн кремийг сонгож суурай болгож хэрэглэнэ. Одоо би өнөөдөр бодож байгаа бодолт маань болохоор зэрэг хамгийн товчлсон аргаар гоё болохыг үзүүлэх гэж байгаа. Тийм олон юм төрөхгүйгээр маш богино хугацаанд гоё болох. За одоо яг төрөх байгаа нь болохоор зэрэг өтгөн. Хэрвээ би нэмгэн крем төрөх юм бол дахиад нүүрнийхээ үндсэн одоо арьсны толб өөг дарахын тулд дахин 2-3 давхар крем төрөх шаардлагатай байдаг учраас өтгөн нэг яг хүний арьсны тухайн хүний хүзүүний өнгөтэй хүзүү гарны өнгөтэй ижил өнгийн нэг биений өнгөтэй гэсэн үг тийм шаргал суурьтай кремийг өтгөн кремийг сонгоод нэг давхар түрхнэ. Тэгэхээр багсны тухайд бас үзэгч эмэгтэйчүүд маань их буруу сонголт хийдэг юм шиг санагддаг л да. Тэгэхээр яг ямар төрлийн ямар багсыг хэрэглэх хэрэгтэй гэдэг юм бэ? Зарим нь бол одоо юу хэрэглээд ахын одоо сүүлд гарч ирсэн тэр блендер гээд юу парлоныг хэрэглэж байна. За зарим нь болохоор багс хэрэглэж байна. Ингээл төрөл бүр. Зарим нь одоо бас гараараа түрхэж байгаа эмэгтэйчүүд ч гэсэн байгаа л да. Гараараа дүрхэхээс илүү багсаар дүрхсэн нь илүү бодогч баагаар гарч байгаа өөрөө халуун болохоор бодгийг шингээгээд байдаг. Гэхдээ яарсан тохиолдолд гараар дүрхээс натурал харагдах учраас гараар дүрхэж болно. Гэтэ би гараас оролцуулж их боддог. Ер нь бол энэ маань болохоор зэрэг тухайн бүтээгдэхүүнтэй холбоотой. Тэр бүтээгдэхүүн багсаар дүрхээр гардгүй бүтээгдэхүүн ч байдаг. Зөвхөн гараар л гардаг. Тийм болохоор яг ямар бүтээгдэхүүн сонгосноос хамаарат порлоноор дүрхэх үү, багсаар дүрхэх гэдгээс шийднэ. Үгүй бүх бүтээгдэхүүнийг багсаар юм эсвэл гараар дүрхэх гэсэн ойлголт байхгүй л дээ. Тэгэхээр яг одоо дүрхэж байгаа багс маань болохоор крем нь өөрөө өтгөн крем болохоор зэрэг энэ дээр би порлон хэрэглэх шаардлагагүй. Шууд энэ кремний зориултын бас угаасаа илбэг гэдэг чинь багсаар явхад л багсны мөргөөгөр юм цэвэрхэн жигт яг будаан юм шиг өөрөө арьстай эхлэх болно. Тэгээ энэний дараа
хэлбэрчүүлэлттэй байдаг байхгүй. Гэрэл сүдэр гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр эхлээд праймад түрхэд дараа нь кремэд түрхсэн тийм. За одоо би кремэд түрснийхаа дараа эхлээд дүрсээ гаргана. Нүүрний хэлбэр, зөв хэлбэр маань өндөг шиг хэлбэрийг гаргана гэсэн. За энэ болохоор зэрэг яг энэ хөмсгний дээд дух хоёрын хооронд бор. За хацраа болохоор хүмүүс хийхдээ яг тол руу их царж агаад нүдний бөөрийг байгаа штэ. Нүдний бөөрийн харалтаа хамрны одоо энэ хэмжээ сэтрэхгүй ийм шугам Т үсэг таталчин доошоо орсон тий. Яг тэр Т үсгийн голоос дөнгөж энэ хөмсгний үзүр хүртэл явна. За энд ингээд бор кремээ шууд эндээс ингээд орчдөг байна. Ер нь би өмнө нь ч гэсэн зөндөө зааж байсан. Чихнийхэн эндээс эхлээд ингээд сүдэр тавина гэж зааж байсан. Өнөөдөр арга байдал өөрчилсөн. Харагдах байдал нь адилхан. Хоёр олон янзаар хийж болно. За хэлбэрчилсэн зөв хэлбэрт оруулах хараг маань яг толруу орж байгаа шууд эндээс эхэлнэ. Чихнээс биш. Эндээс эхлээд энийгаа ингээд үзүүрийн нүдний тэр бөөрийн хүртэл явах нь шүү дээ. Бүрийн хүртэл ингэж явах нь. Тэгэхээр хацран салж өгдөг. Ихэнх эмэгтэйчүүд маань том шанааны ястай, бундар хацартай байдаг учраас хацраа салгах юм бол маш эмэгтэйлэг турхаа харагддаг шүү дээ. Тийм болохоор энд ингэж бор кремэд бор шаргал суртыг тавьчаад энэ хоёр тийш нь уусгана. Хит үргэн явах юм бол бас баланс нь алдагдчихдаг аа. Тэгэхээр ингээд яг энэний голд яваад уусгана. Хойшоо ингээд чихний ишгээ зүгээр ингээд орхичихна. Заавал дуустал явах шаардлагагүй. За тэгээд энэ хоёрыг ингээд энэ тухны энэ хүртэл явах шаардлагагүй. Дөнгөж энд ингээд сүдрүүгэл орхичихсан болно. Хурдан хугацаанд. Дийлэх эмэгтэйчүүд маань ерөнхийдөө бол монгол эмэгтэйчүүд маань бас дугуй царайтай байгаа шүү дээ тийм шанаатай. Тэгээд өөрсдөндөө яг тохирсон энэ гэрэл сүдрийг тавихгүй одоо сошиал ертөнцөөс YouTube-ээс тэгээ гадны Европ эмэгтэйчүүдийн сүдэр тавилтыг хараад их тэр дүүрээ чигээд гэдгээс буруу юм шиг санагддаг л дээ тийм. Тэр хүн Европ хүмүүсийн нүүрний хэлбэр шал өөр арсны хөвчлэн миний анзаарснаар Европ хүмүүсийн хэрэгэлдэг тэр крем гэрэл сүдэр сонгож байгаа тэр бүтээгдэхүүнүүд чинь өнгө нь монгол хүний ярьснаар таардгүй. Айгуу тийм бараан, улаан туяатай, эсвэл тийм шороон туяатай байдаг. Миний туршлагаас бол надад монгол хүний ярьсанд хамгийн тохиромжтой яг ийм шаргал өнгө, намрын өнгө гэсэн үг. Намрын бүх өнгийг нүүрэн дээрээ л гаргадаг байхгүй. Ерөөсөө л тийм. Тэр чинь хамгийн амьд бас дулаахан харагдулдаг. За одоо ингээд харьцуулаад үзэхээр хамарных нь болохоор зэрэг хөмсгийн доороос эхлээд ингээд чигээрээ доошоо яваад бүр доотлын хүртэл оруулаад хамааны самс хүртэл гэж байна. Энэ хоёр ингээд эрүүнийхийг болохоор зэрэг эндээс явахгүй. Энэ хэсгийг явахгүйгээр шууд яг хажууд нь ингээд боллоо. Бөөрийн энтний бөөрийн явал энийгээ тараад. Тэгэхээр урдаас ах өндөг шиг болдог байхгүй энэ хоёр. Хэрвээ чи энд ингээд бороор явчих юм бол хажуу талаас нь харахаар хинч харсан албаар ингээд сүдрүүсэн харагддаг. Эсвэл маск зүтсэн юм шиг. Тэгэхээр тэгхгүйд бол будаагүй юм шиг харсад хажуунаас харахад энэ хоёр нийжил өнгөтэй ганцхан энэ бороороо бэж энэ хангалттай бор исэн ч болно. Энэ болохоор бүдэг шаргал өнгө ингээд. Тэгээ урдаас нь харахаар өндөг шиг. 100 өнгө сонголтын дээр бас маш их алддаг л да тий. Бараа өнгө сонгох тусмаа жижиг нүртэй харагдана гэдэг. Тий. Тэгж хэтрүүлэхдээ тийм илт мэдэг зүйлс тийхээсээ илүүгээр яг өөрийнхөө үндсэн арснаас хоёр өнгө бороход л болно шүү дээ. Гэхдээ бор гэдэг нь шаргал суртыг хэлнэ. Түүнээс шорон борыг хэлэхгүй. За эндээс зур жишээ авч ирээ л да. Тэгэхээр бор хэр хүмүүс за энэ нэлээд бараан бор ийм бас өнгөтэй байна. Ийм улаан суртай сүдэр байна те. Тэр хүмүүс эднэр чинь болохоор зэрэг тийм алаг болж өгдөг. Тэгэхээр алаглахгүйгээр яг юм жинхэнэ уусгалтай болох юм бол хамгийн зөв өнгө нь энэ байна. Цагаан арьстай хүмүүс тэр бор арьстай хүн бол энэ гэж бол. Нэг нүдэн дээрээ ч уусгана. Энэ тавьсан сүдрийн өнгөөр нүдэ боддог байхгүй юу? Тийм. Тэгэхээр илүү удаагүй юм шиг натурал харагддаг. Одоо энэ тавьсан сүдрийн өнгө байгааз яг намрын шаргал өнгө байгаас тийм. Яг ингээ ойроос харахаар яг энэ өнгөөрөө нүдний уусгалтыг хийж өгөөд нийтдээ ингээ айгуу гоё амьд таардаг байхгүй. За одоо ингээл сүдэр тавьсан те. Ингээл болоо. Одоо энэ дэр нэг нундаг бүдэр явал болоо. Тэгэл хүн өдөр тутамдаа ингээд сураа тавьчихж байгаа. Хинч тавьж болно. Ингээл болоо. Одоо ингээл нундаг бүдэр тавихтаа харин энэ борыг тавих уу, энийг тавих уу гэдэг юм шүү те. Тэгэхээр нундаг бүдэр тавихтаа энэ нүдний доотлын өнгөнөөс нэг номероор цагаан тийм нундаг бүдрийг сонгож хэрэглээд өдөр тутамдаа ингээд
суурь тавьчихж байгаа. Энэ бол зүгээр амьдралын будаагүй юм шиг суурь. Одоо миний хийх гэж байгаа юм болохоор зэрэг тийм гэрэлцэн тийм гэрэл гээгээ цацруулсан тийм арай залуу харагдах. Тийм залуу харагдах. Гялтгаар тийм харагдуулах бас нэг point өгөх гээд байна л да. За энэ дээр болохоор зэрэг дандаа шингэн тэнчж болно. За эхлээд хацраа өнгөл нүднийхээ бүрхий бас яг доошо чихээр яваад энд ингээд нэг цэг тавьчлаа тийм ээ. Ягаан цэг. За энийхээ хуруугаараа уусгаж байна. Эхлээд тавьсан хуруугаараа ингэж дарчаад энүүгээрөө биш. Дахиад цэвэрхэн хуруугаар нөгөө тавьсныгаа хоёр тал руу ингэж тарааж ерөөхдөө шингээгээд ягаан туяатай. За ийм. За ингээд нэг хальт ягаан болж байгаа сте хальт ягаан туяатай. Ингээд айгүй тийм би тийм залуухан өрчөчтэй харагдана. За энд ягаан өнгө тавьсан байгаа. Тэгмүүд энэ бор сүдэрний дээр энэ цагаан өнгө байгаа нүдний энийг би ягаан туяатай тосон гэрэлж байдаг сүд тэнчүүд янз янз юм. Тийш харж байгаа. За ингээд тавихаар гэлтгонж байгааз тийм аа зү. Энэ болохоор зэрэг халт ягаан туяатай байдаг. Тэгэхээр энэ чинь нугасаа гэрэл өгөөд. Энийгээ бас хуруугаар л тавих боломжтой. Порлооноор юм уу багсаар явж болохгүй. Тэгээд хэд зузаан тавил бас айгүй зузаан бохор арьстай харагдах магадлал өндөртэй. А ингээд нэмгийн тавихаар айгүй гоё гэрэлцэн тийм ягаан туяатай. Тийм аа зү. Түрүүнийхаасаа илүү гэрэлтэй авсан маа зү. Тэгээ түрүүнийхийг бол тэгээд дуусгаж болно. Гялтгаар арьстай болоог үеийг ингээд явуучих нь шүү дээ. Ингээд болоо. За нундаг пудр маань бас ингээ хоёр янзын өнгө байгаа. Нэг нь бор, нэг нь цайвар шар. Гэтэ энэ цав цагаан бас байдаг. Өнгөгүй ч гэж байдаг. Гэтэ октод бүсгүүчтэй би энэ шаргал сууртай санал болгож байна. А борон ч гэсэн бас шаргал сууртай. Миний хэрэгэлдэг бүх будагны үндсэн өнгө нь л яг намар ганцхан өнгө гэдэг шүү дээ. Шар, шаргал, арай бараа бүх өнгө ордог. Ерөөсө тэр бүх өнгөөр л ерөөсө бүх бодолтой хийдэг. Тэгээд гоёлын болгохдоо янз янзын тод өнгө оруулна л да. Гэхдээ амьдралын натурал болон Монгол хүнд таарсан хамгийн эцсийн сонголтыг бол би тэр намрын өнгө гэж үзсэн. За ингээд бор хэсгэрээ нөгөө шаргал бор пудрыг тавина. А пудр тавьж байгаа зорилгын юм бэхэр зэрэг арьсны будсан будгаа нэмгэн харагдуулах. Дээрээс нь хөдөлгөөнгөө болгох, удаан барих. Энэ нүдний доор цагаан хэсэг хамар нь духах тий. Ирүүний доор дээр хоёр дээр шаргал цагаан пудрыг тавина. Нундаг пудрыг тавихдаа шууд аваад тавьж болохгүй. Заавал багсандаа жигд тараасны дараа маш хөнгөн тогших хэлбэр. Хэрвээ чанга дарах юм бол бас мөр гарна. Тэгэхээр энэ мейкапын бичлэгүүдийг үзэхээр хөвчлэн нүүрэн дээрээ зураг зураал тэрийг хооронд нь уусгаад. Тэрийг мэрэгжлийн хүмүүс л хийх эсвэл мейкап сонирхолтой байнга боддог хүмүүс хийж болно. Биш тэгж хийж болно. Хамгийн гол нь гэрийн нөхцөл хүнд хийж чадахгүй шүү дээ. Зураад нөгөөдгөө зурж тэнтэл хатцдаг. Ихэнх будагнууд 50-аад хэдэн минутын дараа хатдаг. Тэгээд ерөөсө хөдөлгөөнг болдог. Ийм болохоор дор нь юмнуудаа хийх хэрэгтэй байхгүй. Тэгээд хатангууд нь хүмүүс энэ кремэндээ л ингэж боддог. Үндэ бол тэр хурд маш хурдан хөдлөх хэрэгтэй. Тэр үзэгчид манаас харж байгаа хэл да суур айгуу чухал юм байна гэдгийг тийм ээ. Тэгэхээр суурин дээр яг түрүүн ямар төрлийн ямар нэртэй крем хэрэглэсэн бэ? Үзэгчид манаас энэ талаар илүү дэлгэрэнгүй асуух гэж байна. Суур крем ямар нэр төрлийн крем хэрэглэсэн бэ? За нүдэ бодохтаа болохоор зэрэг нүдний энэ яс үүд шүү дээ. Энэ доор ясаага яснаас юусоо хэтрүүлж болохгүй ямар ч тохиолдолд бас л нөгөө шаргал сууртай кремээрээ эхлээд суур өнгөө тавьж өгнө. Заавал уусгалттай байх шаардлагатай. Хизээч зураас нь заагтай тийм байж болохгүй. Тийм болохоор эхлээд уусгалттай бодолт их нь бол хамгийн бүдэг өмнөөс эхлээд тэр хөндрүүлэг явдаг байхгүй. Тэн дээр ер нь бол тосон хуурай гэдэг байгаа шүү дээ. Аль альнийг л хэрэглэнэ. Тосны зөвхөн чимэглэл маркаар хуурайг нь болохоор үндсэн бодолтын хэлбэрээр гаргахад хэрэглэнэ. Нүдэ анихгүйгээр боддог байхгүй. Ямар ч тохиолдолд доош харна шал руу. Тэгэхээр нөгөө хүний нүд яг хамгийн дээд зэгтээ тултал тэнэж өгдөг учраас ингээд. За одоо миний бодоод байгаа натурал бодол тийм ээ. Натурал бодол дээр мэдээж шаргал бор тийм л орно өөр юу ч байхгүй. Энэ борчин зүгээр сүүдэрл өгж байгаа байхгүй. Зүгээр нүдийг халт өрөх хүднээс хагас аж боддог гэдгийг бол бас үзэгчид манд хөдөлгөөн сайн мэддэггүй юм байна тий. Гэтэ хүн өөрийгөө бодохтаа нүдэд тас янах боломжгүй л дээ. Ингээд тодорхой хэмжээр харж бодно. За дээдлийн захуу тэнцсэн бол заавал доотлын захуу тэнцэнэ. Яа тэгвэл доотлын захуу тэн тэгэхээр хацар багсаж харагддаг байхгүй.
Тийм. Тэгэхээр хацраа багасгах жижигхэн нүртэй харагдахын тулд жижигхэн нүртэй харагдах хүн болгон дуртай тий. Тэгэхээр жижигхэн нүртэй харагдах гол онцлогуд нь доод завхаа будна, хөмсгөө өргөн будна, уруулаа том болгож будна, нүдээ том болгож будна. Яг энэ тохиолдолд тэгэд шанааны сүудрийг тод өгнө. Тэгснээрээ хүн жижигхэн нүртэй харагддаг. Хамраас тод өндөрлөн. За бор өнгөөрөө тавьчаад заавал шаргал өнгөөр яг оранж шаргал өнгөөр борынхаа зааган дээр ингэж уусгаж өгөөд дахиад шараар уусгана. 3 өнгөөр нэгсэндээ уусгаж иж будаагүй юм шиг болж өгдөг. Зураастай байж юус болохгүй. За оранж өнгөө яг хөмсгөний өргөтгөл хэсэг гэдэг чинь тий. Яг тэрний харалтаа тод оранж байна эхлээд. Энд тод тий. Тэгээд хоёр тишээ бүдгэрж явна гэсэн. Энэ нь болохоор зэрэг бас нөгөө натурал бодолтой тий. Үдээг өргөх амар сэргэлэн цавуу харагдуулдаг. Оранж өнгө нь хамгийн тохиромжтой санагдсан. За ингээд оранж энд явцсан. Доор тийм байгаас тий. Яг талан дарахаар ихт дэш болж ирж байгаа байхгүй. Тэгээд энд тод ижгаад бас дахиад яг энэ хамарны энд дээш нь хөмсгөргөө толгож өгөхөөр хамар нь өндөр болж байгаа байхгүй. За ингээд будгаа одоо салгана. За будгаа салахын тулд яг за ингээд доошоо ингээд харах юм бол бор шаргал энэ цайвар шар энд шаргал өнгө байгаа тий. Бүгд би салахын тулд энд арай өөр өнгө оруулж. Шаргал саатаа тийм тий. Тэгэхээр натурал бодол нэр нь аюу зүгээр тий. Ерөөсөө л ойлгомжтойгаас тий. Ерөөсөө л намрын өнгөнүүдийг бүгдийг л халиад бодоод байгаа байхгүй юу? Натурал бодол ихтэй. Хамгийн гол нь амьд харагдах нь амар чухал. Шорон цэвхийсэн цайвар хүзүүний өнгө ялгарсан тийм байхаар хинт ч гоё харагдахгүй шүү дээ. Тийм болохоор будаагүй юм шиг хүн бодолт хийхийг ихэнх хэмэгдэж хүсдэг. Тэгэхээр энэ өнгө ч ерөөсөө л энэ эцсийн сонголт байхгүй. За одоо айгуу чухал юм заах гэж байна л та. Энэ сүлд энэ нөө нэг доотлын сормос ургадаг шүү дээ. Яг энэний дээр ингээд ус ургаагүй суугаад энийг заавал бодох хэрэгтэй. Ер нь бол яа тэгвэл бодолт гэдэг чинь өөрөө тухайн хүний үндсэн одоо махан ярьсны өнгө гарч болдоггүй. Тэгэхээр хүмүүс бүх юмаа бодож энийг орчихтой. Зарим хүмүүс боддог л та. Тэгэхээр би энийг шаргал өнгөөр боддог дандаа. Хүмүүс хэвчлэн хар өнгөөр цагаан даргаж. Надад бол тий хар цагаан аль нь ч гэж болно. Тухайн бодолтоос л хамаарна. Натурал бодлон дээр энэ гоё харагддаг. Амар тийм тансаг, чамин, шаргал өнгөтэй, саатай тийм тосон тэмээр ингэ явчихна. За ингэ явчихна. Усгаад. Тэгэхээр айгуу чамаа харагдаж байгаа шүү дээ. За ингээд одоо контра тавиад болоо. Бидний бодолтой. За контр тавихдаа хамгийн нарийнхан багсыг сонгож хэрэглэнэ. Гэтэ мейкап багсын дунд нөө нарийнхан багс ерөөсөй байдгүй. Энэ болохоор би дандаа зураг зурдаг багснаас авч хэрэглэдэг. Эхлээд сормосын доторхоо бодно. За ингээд сормос ингээд натурал бодлооч. Одоо сормосоо наагаал сормосоо будаад болоо. За сормосоо наагаад яг натурал бодлон дээр өөрийн ориг давхраатай өмсөдөг штеп. Ихээс зүрхтэй давхраатай төрсөн хүмүүс дээр хөвчлэн нэмгэн давхраатай байдаг. Тийм болохоор өргөн давхраар бэлдсэн нүдтэй давхраагүй юм шиг болчдөг учраас ингэж тавьж байгаа. Хэрвээ зузаан давхраатай ил давхраатай хүмүүс байвал өөр болно л доо. За сормосонд нахтаа дандаа дэрвэр тэгээ урт өтгөн байвал их гоё явагддаг. Угаасаа ч одоо мод нь орсон байна. За ингэж юм болж. За хөмсгөө бодохдоо одоо сүүлийн үед гэлэн бодог гоё. Хамгийн өргөн хэсэг дээрээ доороос шув шулуун зураад. За доотлын хэсгээрээ дандаа сүйдэрчлэгдсэн нэлийн тод дээшгээ уусгана. Хизээч дээдлийн өмсгийн дээдлийг зураастай байлгаж болохгүй. Тэгэх юм бол шивэстэй юм шиг өхмөл харагддаг. Доотлон шулуун, дээдл нь уусгалттай байж ич хүн гоё харагддаг. Миний өөрийн байнгын зурдаг өмсөг бол өргөн шулуун өмсөг. Өргөн байх тусмаа хүн гоё. Гэтэ хит өргөн бол биш л те. Яг л тэр хүний нүүрний баланс нь таарсан. Тийм өмсөг. Багсаа маш хөнгөн дараад эхлээд бүдгийн зөв хэлбэрийг гаргах хэрэгтэй. Дараа нь зөв болсны дараа тэр тодруулчих болно. Өмсгөний үзүр нарийнхан
контрны үзүүр нарийнхан бэжиж нүүр турхаа харагддаг. Энэ хүний өөрийнх нь өмсөг бодтой тухайн хүний үндсэн хэлбэрийг бас хамаагүй алдагдуулж болохгүй. Яг тэр хүний өмсөдийн дагуулад хэлбэрийн зурвал хамгийн зохимжтой байдаг. Бүр өсгөө хүн бол яаж зурж байна. Гол нь үзүүр нарийнхан. За тэгээд дараа нь хөмдөө модоор будна. Чигд болгоно, уртлаа усгана, дээдлээ усгана. За тэгээд гэрэл өгнө. За гэрлээ. Шараал өнгө. Цайвар. Кремээр өгч болно. Нэг бол өөд арч, би бол өөд арчаар тавьдаг. Тэгэхээр өмсгнүүд хоёр чинь салаад гоё цэмцгэр харагддаг. Хэлбэрийн бас илүү хэлбэрийн тодтгоо. Уртл дээгүр нь хальт боронгоор яваад уусгач. Дээдл нь уусгалтай ах хэрэгтэй шүү дээ. Хүмүүс тэгвэл дээгүр доогоор аль алинд нас гэрэл өгдөг юм байна л да. Гэтэ дээдл нь доотлогоос өгдөг ах хэрэгтэй. Одоо ингэ харах гоё. За тэгээд хүсийг борлуулнаа. Зөвхөн үсийн энэ бодож байхдаа арьсанд нь өрч юм бол бас болчихдог. Энэ болохоор хөдөлгөөнгүй ойлгож байгаа байхгүй. Тэгэхээр хөдлөөд тахаар нөгөө хүмүүс санамсруу гараараа ч юм уу төлөхөр үсэн дээшээ доош болоод хэлбэр дор муухай харагддаг учраас огт хөдөлгөөнгүй. Ер нь бол будсан л бол ерөөсөө 12 цаг тэгэл тэр чигтэл байж байгаа хэрэгтэй байхгүй. Тэгэхээр нарнаас маш сайн хамгаалдаг арьс чинь ерөөсөө яахчгүй гэмтэггүй. Эцэст нь өмсгөний гэрэл тавьсны дараа дахиад шаргал өнгө өгөөд гэрлээ дарж өгөх шиг. Шар өнгө. Бор шаргал гэсэн үгнүүдийг ерөөсөө ихэр хэлгүй ашиглах юм шүү дээ. Гэтэ энэ айгу олддгүй л дээ, амар ховор гэдэг айгу хэцүү. Маш их хайж ижил бол болгон мэддэг юм форса. За ингээд өдөр тутмын хөдөлт нь болцсон. За одоо би гоёлын болгохдоо энэ бол натурал бодолтой тий. Гоёлын болгохдоо хоёр янзын арга нэг дор үзүүлээ. За доотлын хүмүүс эхлэв. Контр болгож маш нарийн багс хэрэгтэй. Ингээд шулуун шугам татчих. За шулуун шугамаа нарийнхан болгохдоо бамбраар үзүүрийг татна. Тэгэхээр бүр нарийнхан бол ингээд. За энийгээ шууд уусгана. За энийгээ уусгахдаа контророо. За ингээд шулуун зурсан байгаа шүү дээ. Тэгмүүдээ доош харж байгаа энэ хоёр нь холболоо. Ингээд холбочлаа тийм үү? Ийм дүрс үсчээс за энэ доторхоо будаад. За энэ будалтыг би ерөөсө телевизээр цааж авах. За ингээд холбоо шулуун боллоо шүү дээ. Ингээд за ийм ээ тий доош харахад ийм. За нэг хэр ийм. За энийгээ би уусгана. За уусгахдаа доош харж шууд контрол уусгаж. Дээшээ тэн болгох. Тэгэл гойлох юм шиг. Гэтэ багсаараа тараад контр гол нь хатгаас нь өмнө. Тэгэхгүй бол контр чинь хурдан хатчихдаг шүү дээ. Хөдөлгөөнг болно. Тэгээ дээрээс нь хард нэр явна. Гээл нь контр дангаараа юм удаан байхаар хөдөлгөөнд орчдөг учраас хард нэр явна. Тэр контртай хар смокил болчих чинь гэсэн үг л дээ. Контрыг ер нь бол айгүй цэвэрхэн зурх тусмал айгүй зэгцтэй гоё харагдана. Цэвэрхэн зурхад нарийнхан багс хэрэгтэй. Ингээл ийм шал өөрөлж байгаа мэднэгээ ташаардаа. За одоо энийгээ хар тэмээр биш тасгар тэмээр яваад гоё харуулж. Угаас өмнө бороор явцсан байгаа шүү дээ. Нийлээд уусалттай бодолт болчих чинь бол гэсэн үг л дээ. Гэт. За энийгээ тийш. Халт уусгаад уусгал болж байна. Ингээл болоо. За ингээд нүдээ ингээ гоёлын болгочлаа штэ. Тэнгүүд энэ хоёрыг харьцуулж харахаар яаж вэ? Гоёлын бодол хийсэн нүд нь ингээ дээшгээ сэргээ авчиж байгаа. Тэгээд контур нь хойш уурч. Хамгийн гол нь энэ контур чинь шов шолон байж иж буцаад уусан доошоор да. Доош харахаар юм. За тэгчээд улаан шаргал өнгөөр нөгөө анх зурсан сүүдрэн дээрээ тодруулна. Ийм дэвүүрэн багсаа. Яг энэ л хамгийн гоё болдог. За ийм улаан шаргал өнгөөр
доороос нь дээш нь. Ийм смоки, хар смокисэн тохиол заавал хацрын контур юм тод. Гэхдээ ийм улаан шаргал өнгөтэй байвал илүү гоё. За хүчрэг харагдав. За ингэ тодруулахаар юм. За энийгээ одоо энэ бол зөвхөн хацрын контур. Энэ ч юм бол зөвхөн хацрын контур, сүүдэр гэсэн үг. За одоо өнгөлгөө ягааны холбоод бол ягаан таяг энэ дээр гарч байна. За тэгэхээр арьс нь гоё гялтгаар болж байгааз. Тэгээд дээрэс нь гялцуулна. Боронзон өнгөөр нүдний доор ингэж гялтгуулаад ингээл гойлын сорилчих жоохгүй. Ингээл болоо. Энэ юм тод байх хэвээр боронзон. За нүүр бодолт маань яг одоо дуусчихсан байна. Тэгэд эхлээд бол энгийн бодолтыг, араас нь гоёлын үчийн бодолтыг бас охид бүсгүүчүүдтэй зааж хүргэлээ. Тэгэд өнөөдрийн дугаар мэдээж та бүхэнд таалагдсан гэдэгт итгэлтэй. Тэгэд надад бол маш их таалагдлаа энэхүү бодолтууд маань. Тэгээд таны бас сэтгэлээ сонсъё. За нэвтрүүлэгт орж оролцсон явдал баярлалаа. Тэгээд өнөөдөр би бүсгүүчүүдэд зориулаад хамгийн гол нь ямар ч эмэгтэй хүн завгүй байсан ч гэсэн жоохон ч гэсэн цаг гаргаад нүрээ будаасай гэдэг үднээс маш хялбар гэрийн нөхцөлд хийж болох зарвуудыг заахыг хичээсэн. Тэгээд хүмүүс таалагдана гэж бодож байна. Bella Makeup студийн за makeup artist Bella манаас маш сайхан бодолтуудыг охид бүсгүүчүүдэд хүргэлээ. Тэгээд танд болон танаа хамт олон бас ажлын өндөр амжилтыг хүсье. Тэгээд охид бүсгүүчүүд маань яг одоо гэртээ байгаа энэ хүү бодолтуудыг дагаж хийгээд өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлээрэй.